хайртай зангаар илүү бахархдаг шүү дээ. Хайртай зангаар нь. Арван жилийн дараах одоо чиний ирээдүй ямар байгаасаа гэж бодож байна. Би successful байна. Үлжи хатаа цалинтай. Аав нэг удаа нэрч шаарлаж ирсэн. Тэр мухай жижигхан шавжсны идрээс л амар байдаг шээ. Яг тоглоод дугуугаа унаад релко уны гэхээр яг чөлөөтэй унах газар байхгүй. Тэгээд явахаар парк цэцэрлэг түрээлэн гэдэг ийм цөөхөн газар байгаа болохоор ногоон талбай цэцэрлэг түрээлэн дээр шинээр нэ гэж бодож байна. Яг зөв. За, надаа 3 юм байгаа заа юу. Нэгт нь ингээд одоо ингээ хүүхдүүдийн ингээ аюулгүй ярьчих бүрдүүлэн заа юу. Тэгээд хоёрт нь ингээд за нэг л байгаа. Хичээлээ сайн хийж, эрдэм намтай болж, мэрэгчлээ зөв сонгож, улс орноо их хөгжүүлэх юм бол ирээдүйн сайхан болно. Одоо л бид нэр ингээд хогоо хаяггүйгээр байгаль дэлхийгээ сайн хайрлах юм бол бидний ирээдүй маш гоё яах юм болов гэж бодсон. Би далдартай сагсчин болов. Вау, ээж аваа хоёр нь албан асаалтай танк шиг бат. Гоё ингээл хөдөө тал газар ингээл ном ногоо. Хөдөө гарч амьдрах юм уу? Хөвтэй л. Майхнаа яриад. Гоё майхан тийш. Гоё ингээл. Зүгээр л зүлгэн дээр үү? Хаусанд. За. Тэгээ хаус өөрөө байх юм юм тий. Тийш бэрэн штт. За. Ингээд аав шиг адилхан программист болъё гэж бодож компьютер дээр код бичээд тэгээд олон хүүхдүүдэд англи хэл, математик, монгол хэлний ийм апней гэж бодож байгаа. Тарцны аппликейшн нэр байгаа шүү дээ тийм. Болсон мөрөөдөлтэй тийм. Миний охид ютубер болно гэсэн үгтэй бас. Тийм. Ээж нь баг байхдаа сэтгүүлч болно гэж боддог байсан шүү дээ. Тийш дээ. Багадаа болохоор энэ шалхайг тийм миний том мөрөөдөл байдаг байсан. Тэгээд одоо болохоор миний мөрөөдөл болохоор гэр бүлийнхантайгаа эрүүл аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Тэгээд волейболоо маш сайн тоглохыг л тийм мөрөөддөг. Одоо мөрөөдлөө илүү үнцэнтэй болохын тулд мөрөөдлөө эзэж орхиж болохгүй шүү. Хөлөмгийн тамирчин. За, хөлөмгийн тамирчин бол мөрөөдөлтэй миний хүү чинь тэр мөрөөдлийнхөө зорилгот хүрэхийн тулд юу хийж байгаа вэ? Хөлөмгийн дугууланд явж чөлөөт цагаараа найзуудтайгаа тоглож хувийн бэлтгэл. Бараг л байхгүй тий. Миний хүү ер нь хэцүү санагтахаараа чи яаж зүгээр болдог вэ? Эвэр хүдтэй ярилцмаар санагдаж шүү дээ. Жохон төргөн ууртай болоод байгаа. За. Ингээд жижигхэн зүйл дуурлаа л. Хариу арга хэмжээ авъя гэж бодсон уу? Бодсон. За. Төвчээртэй нэг одоо хүлээцтэй тэгээд хүний яриаг дуустал сонсч мосл. Надаа одоохондоо бол тийм том асуудал бол тулгараагүй. Миний охин айлын том учраас дүүгээ харах ч гэдэг юм уу те. За ингээд гэрээ ажил хийх ч гэдэг юм уу ийм одоо нөхцөл байдлууд нь миний охинд хэр санагддаг вэ? Жохоо хэцүү санагддаг гэсэн одоо ээж аавдаа гэрээ зөвлөлтөнд туслах бол бид нар илүү өөрийг юм шиг санагддаг. Зүгэнэ сайд шүү дээ. Жижигхэн шавж гисэн ингээд жоохон ингээд томроод ирдэ штэ. Тэгээд би биен дээр явж яарад штэ. Эвэр ингээл ганцаараа ингээл мартагдахаас. Нэг сүртэй биш гэсэн тийм аймшигын кино тэгээд тэр мухай жижигхэн шавжсны идрээс л амар байдаг шээ. Мохой. Өөдөөс амар дээрэд идэх. Зүгийн нөөд эсвэл танихгүй хүмүүстэй ингээ арт хараал айдаг. Ингээд намайг ямар нэгэн аюултай, эрсдэлтэй зүйлээс хамгаалаад авч байгаа юм шиг санагддаг. Ер нь аль зүг гэж бодлоо тий. Тийм. Уцаа баг үзээрээ ямар тоглоом тоглож ийн тэднийг нь одоо Мэдгээл байгаа шүү дээ ээж нь уулан тий. тэр бол зөв. Асуухгүй шууд авбал санагддаг. Асуухгүй юу.
юу шалгасан л зүг шүү дээ. Шалгуулъя гэж. Одоо ингээд бидний тэгсэн хувийн орон зайд алдахгүйгээр ингээд бидний миний утсыг шалгах байгаад бол надад гоё санагддаг. Шалгах юм бол жоохон хийцүү л явах. Аав нэг удаа миний утсыг шалгаж ирсэн. Хэрвээ яавал тэгэл надад би над тамаагүй дөө. Шалгасан ч хамаагүй штэ гэж юу? Хэрвээ аав нь тэгж шалгавал яах вэ миний хүн? Яг ч шүү. Янз бүрийн нууц юмнууд байдаг уу? Хайртай зангаар илүү бахархдаг шүү дээ. Хайртай зангаар нь. Намайг үргэж халамжилдаг, хажуудаа байлгадаг, тийм зангаар илүү бахархдаг би. Одоо аав хоёр ингээ хүүхдүүдтэй найзчин байхыг хичээгээд бас хүүхдүүдтэй илүү их цагийг өнгөрөхийг хичээдэг. Тэр нь их гоё санагддаг. Аав ээж гэдэг хийж ин царай хараа. Яг ээжигээ дуурайсан хөөрхөн болохоор өөрөөрөө ч бахархдаг гэсэн үг юм байна тийм үү? Тус чухаалаг хөдөлмөр зангаар нь юу? Бахархдаг уу? Тий. Бүх зан чанар, хэл яраа. Бүгдээ. Гэрнэ. Таны бүх зүйлээ л бахархах. Ээж нь ч гэсэн хүүгээрээ зөндөө бахархдаг. Одоо миний хүчин хөөрхөн дүүдээ санаа тавиал, ээждээ санаа тавиал, джентльмен зантай шүү дээ миний хүчин. Алин үнсий гэж би бүр чиний хүүхд юм шиг заримдаа. Одоо тэрийгээ энийгээ ингээрээ ээжээгээд аль хэдийн ээжээсээ төрүүлээд бүх зүйлийг бодцсон төлөвлөсөн байдаг. Аавч өнөөлөл чам дөрөв итгэдэг маш их бахархдаг шүү. Тэгээд үнээр баярлдаг шүү. За ээж нь бас хүүгээрээ бахархдаг. Аавынхаа бас тууштай зангаас нь дөөрөөсөн юм болов уу гэж бодож байгаа. Тэр нь юу вэ гэхээр таеквондоор хичээллээд миний хүү явж байгаа шүү дээ. Тэгээд тэрэндээ бас тууштай байгаа. Одоо хоёулаа чинь Бараг 3 жил явсан. Тийм. За аав ээж нь ч гэсэн миний хүүгийнхаа ухаалаг эрдэм номдоо шамдаа сурж байгаа зоригтой тий өөр ингэсэн мөрөөдөлтэй гэдгээр нь бас хүүгээрээ өдөр болгон бахархаж явдаг аав ээж нь. Миний охин бүх юмыг цагийн дагуу төлөвлөдөг, өөрөө өөртөө эзэн болдог, хариуцлагатай байдлаар нээж бахархдаг шүү. Заяа юм. Ээж нь үгүй. Хүүхдийн баярлалаа.